Одоо энэ одоо хийсэн шар шорон шуурга одоо Япон солонгос төрж гэнэ гэж байгаа. Тэгээд Япон солонгосоос одоо манад ирж тэр шар шорон шуургыг жаахан багасгах үүднээс мод тарьж гэн ийм төслүүд хэрэгжиж байна. Тэгэхээр нэгэнт бүх нийтийн хэрэг болж байгаа учраас манай энэ технологийн хичээлээр одоо энэ одоо байгалийн энэ үзэгдэлд нөлөө үзүүлэх одоо ялангуяа энэ одоо хог хаягдлаар орчин тойрон бохирч байгаад багасгах талаар ямар юм хийвэл болох вэ гэхээр гадаадын эрдэмтэд бол нэг 3 зүйлийг л хэлсэн байна. Нэгдүгээр нь байгалийн хамгаалах талаар хөөгдөд багаас нь тийм үзэл бодол төлөвшүүлэх хэрэгтэй гэж. Тэр монголчууд ч бол байгалийн хамгаалах талаар маш их юутай шүү дээ одоо уламжилттай орон. Одоо миний багтал гихт одоо ус гол горхиороо сүйд усааж цус тусаахгүй гэж үздэг. Гол горхийн эхийг ухаж малтаж болохгүй гэж үздэг. Кэр гадаа гал төмөр тавьж болохгүй. Одоо саяхан их олон аймагуд төмөр гарч байна. Хоёрдугаарт ийм ажил одоо зүйлийг хийхэд бол энэ юмыг их гоё сайхан хийдэг дизайны тухай ойлголттой болох чухал байна. Гуравдугаарт бол хог хаягдуулж байгаа хаягдл материалыг дахин ашиглах явдал юм. Цаасан хаягийг дахин ашиглаж янз бүрийн юм хийж байгаа нь бол тогтвортой хөгжлийн боловсролд хөтөлбөрийн хичээл болоод хүүхд багцуудын оруулж байгаа хувийн нэмэр гэж ойлгоно. За хог хаягдл дотроос бол энэ их олон ангиллууд байдаг л да. Тэр сая бичлэгэн дээрээс харагдаж байна. Тэгэхээр хүүхдүүд бол ямар хог хаягдлыг ашиглах вэ гэвэл нэгдүгээрт бол энэ ахуйн хог хаягдлууд байдаг. Энэ бол одоо хоргүй ийм ахуйн хог хаягдлууд байдаг. Мөн үйлдвэрийн хог хаягдл дотроос бас та нарын сайн мэдэх янз бүрийн юмны өөдөс ийм одоо хаягдлын материалууд их олон байдаг. Арьс шир, мод, хуунцар, сав ийм юмнууд байдаг. Ийм хог хаягдлын ангил дотроос бол тэр харуулсан ангил дотроос бол эрүүл ахуйн болоод услын аюулгүй шаардлага хангасан нөхцөлд л тэр хаягдлыг дахин ашиглана гэсэн үг гэдгийг багш нар мэдэх ёстой юм аа. Чухам ийм хаягдл материалаар юу хийж болох вэ гэдгийг та нарт зургаар үзүүлье гэж бодож байгаа бас. Тэгэхээр ийм дизайны боловсралтай болох гэд багаас нь анхаарах. Тэгэхээр би дахин хэлэхэд бол нэгдүгээр дизайны боловсралтай болох, хоёрдугаар байгаль хамгаалах үзэл бодолтой болох, гуравдугаар дахин ашиглах ур чадвартай болох юм бол энэ тогтвортой хөгжлийн боловсрал гэж сүүлийн үед багш нар та нарт уулсан ярьж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрал гэдэг бол дотор 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээр эдийн засаг, одоо хоёрдугаар байгаль, гуравдугаар нийгэм гэсэн 3 ийм тогтолцооноос бүрддэг, гуруулаа хоорондоо хамааралтай. Тэгэхээр бол энэ тогтвортой хөгжлийн боловсролыг технологийн хичээлээр одоо хэрэгжүүлээл гэвэл энэ 3 дараа анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.